За. Тэгэхээр буурлаа. Түрүү нөгөө нэг цэвэрлэгээ ярьж хагаад нэг талын цэвэрлэгээ ярьчлаа л да. Зөвхөн эмэгтэй хүн эхнэр нь цэвэрлэгээ. Тэгэхээр эрэгтэй хүн нөхөр нас цэвэрлэгээ хийх тийм юу байх уу? Тохиолдол байх уу? Эмэгтэй хүн гэрээс гадуур явдалтай болцсон үед эрэгтэй хүн сэтгэлийн шарах асар гүн байдаг. Яг л өөрийнхөө чадваргүй дорой. Тэр нөгөө эрэгтэй хүний мэдрэхийг хүсэхгүй байхаа бүх сэтгэлийн амтаа идэлчихдэг. Тийм учраас зоримогтой үйлдэл хийж чадхаа болдог. Өөрийгөө яаж хөгжүүлэхээ мэдэхгүй. Тэр гэргийг яаж буцаан олж явах ойлголтоо мэдэхгүй. Хотлоо багтраад байна. Багтраад л байна. Тийм үү. Тэр нөгөө дарангуйлын шин чанартаагаар шавраар илэрнэ шүү дээ. Ястаа хийц. Гэхдээ болохгүй биш болдог зүйл. Бүр харин эмэгтэй хүнээс чадвардаг цэвэрлэл. Гэтэ нэг асуудалд бэлгийн доройтолд орцсон үед бол эрэгтэй хүн эмэгтэй хүнээ тогтоох боломжгүй. Тэгэхээр эмэгтэй хүн одоо эхнэр хүн нөхрийнхээ тэр чадамжин дээр тогтдог байх нь. За. Эмэгтэй хүнээ цэнгүүлж чадаагүй. Ерөнхийдөө тийм үү. Янагийн урдлаа хийж байгаагүй эрчүүдэд ийм асуудал ихээр тохиолдно. Эмэгтэй хүний төсвөрт байдал бол асар өндөр. Ялангуяа эрэгтэй хүний алдар нэртэй байсангүйгээд, эрх мэдэлтэй байсангүйгээд хаях нь бага. Гэтэл эр хүний үүргээ гүйцэтгэхгүй байгаа үед эмэгтэй хүн бол төлбөртэйгээр хайж явна шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүнд өөрийнхөө зан төлөв, чадвар, мэдлэг бодвол бүх зүйлээ зэрэг өсгөхөөс аргагүй бол. Тийм биз? Хэрэг цэвэрлэгээ хий гэж бодож байгаа. Цэвэрлэгээ гэх юм бол өөрөөсөө цэвэрлэж эхлэх гэсэн үг шүү дээ. Ямар ч тохиолдолд өөрөөсөө цэвэрлэж эхлэх шүү дээ. Миний ямар алдаа юм аашин. Тийм ямар харилцаа энэ үр дүнг бий болгосон бэ гэдгийг ухаан тунхаглаж түн дээрээ засал хийснээр цэвэрлэгээ эхлэн шүү дээ. За тэгээд эрэхтэй хүн цэвэрлэе. Ямагтач эхний ээлжинд бол өөрийнхөө чадвартайг илэрхийлэх шаардлагатай болдог. Гэтэл бага хэмжээний чадвар дээр зөрөө гарч байгаа бол амархан засагдах ч гэлээ. Эмэгтэй хүний үр хөвгтэй гэх сэтгэл. Цаашлаад тийм үү. Тухайн эр хүний нөөлгийг түшэглэх сэтгэл өндөр байдаг учраас хялбар зэсэлдэг. Гэхдээ өндөр чадвартай эрттэй харьцуулагдсан үед л бүрэн сэтгэл гутралд орчихдог. Бо тэрнээсээ өөрөө ч гарах аргагүй болж байгаа. Эмэгтэй хүн үү? Эрэгтэй хүн. Эрэгтэй хүн үү? Жохон хойлог штэ. Эрэгтэй хүн үү? Тий. Яг ингэж бусдыг аврах тал дээр бол эрэгтэй хүн. Эмэгтэй хүний бусдыг аврах чадвар авуугай. Эрэгтэй хүнийх бол хязгаарлагдмал. Яг л өөрөө нэг амин чанартай амьтан юм болохоор бусдыг авраач тэтгэж, бусдын сэтгэл зүг дүүргэх чадвар үнэхээр хойлог хойрог. Тийм үү? Тэгэхээр зүгээр гутраад л унаад л гудраад л байхаас биш. Тэндээ идэвхтэй үйлдэл гаргах нь хомбос. Гэхдээ яг тэр нөхцөлд орцсон үед бол чи эр хүн штэ. Тийм үү? Яагаад өөрийнхөө өмчийг хамгаалж чадахгүй байгаа юм бэ? Яагаад өөрийнхөө өрх гэрийг хамгаалж чадахгүй хөрөөлийн тогтолгоонд орцсон бэ гэдгээ ухамсартайгаар хүлээн авснаас ихтэйгээр цэвэрлэж эхэлнэ. Ухамжтай юу? Тэгэхээр одоо тухайн эр нөхөр өөрөө чадамжгүй байснаас гэж хэлэх үү? Байснаас? Ер нь альж талд чадамжгүй байдлаас гэр бүлийн бат холбоо ямар нэгэн харилцааны доголдлоос үүсээд байгаа шүү дээ. Харилцааны доголдолгүй гэр бол өвтөж шавуулахгүйгээр хамтын амьдралаа үүсгэнэ. Аль нэг тал нь чадамжгүй үйлслээс л болж ялаа ирсэн, өтөө цацсан гэдэг үр дүн байгаа. Тийм биз? Эмэгтэй хүний хувьд бол найдвартай орон зайлуугаа тэмүүлэх хүсэлтэй учраас тэр найдвартай ирээс би илүү найдвартай гэдгээ тунхаглах шаардлага бий болно. Эмэгтэй хүнд гэргийд. Тэхийн тулд бүхий л орон зайгаасаа өөрийнхөө алдааг хайх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол би найдвартай гэдгийг харуулах нь, эр хүн бол би чадамжтай гэдгийг харуулах хэрэгтэй. За эрэгтэй хүний чадамж тийм үү? Хамгийн эхлээд л жижиг асуудлаас эхлэн шүү дээ. Тэгж байгаа том болон шийднэ. Яг өдөр тутам, яг өнөөдөр би энэ эмэгтэй хүнд юугаар тусалдаг вүлээ гэдгээс өөрөөр хэлбэл би түлээ нээж чадлаа, түлшин нээж чадлаа гэдгээ дунгаах хэрэгтэй. Чамтай чамгүй гэдэг үгийг л олон хэлээд байх юм бол чи чадваргүй эр хүн байсан байна гэд бодочих.
Өөрөөр хэлбэл тухайн эмэгтэйн орон зайд би гэдэг орон зай байхаа болчихлоо шүү дээ. Одоо яана юм бэ гэдгээ бодох хэрэгтэй. Нэг ч гэсэн ажлыг өмчилж авахгүй бол тухайн эмэгтэй дутх орон зайгүй болол өөрийгөө тусгаарлаад унлаа шүү дээ. Тэгээд өөрийн үүсгэхгүй байгаа тэр орон зайг өөр хүнээр дүүргээд эхэллээ шүү дээ. Яана вэ? Ямар аймаар харамсал вэ? Энэ харамсалтайгаа нүр тулаад өөрийгөө хурдхан шиг алах уу? Удаахан шиг алах уу гэдэг шийдвэр гарна. Охно. Тэгэхээр таны орон зайн дээр бол та бол төлөө шүү дээ, тийм ээ. Тэгэхээр төлөөнөөс өөр ямар орон зай байсан тэнд? Мөнгө. Үгүй шүү дээ. Надаас илүү орлоготой эхнэр байгаа шүү дээ. Цалин өндөртэй нөхрөөс бол тэр болгон салаа гэж бодохгүй ч гэдэг хүмүүс. Үгүй сална. Тийм үү? Хамаагүй. Хайр халамжгүй ирчүүдээс сална. Тэгэхээр эрэгтэй хүний хувьд хайр халамж одоо эхнэрээс хүсэж байгаа хайр халамж гэдэг нь яг юу вэ? Одоо ингээд эхнэртэй тэгээд байна л да. Чи намайг ерөөс хайрлаж халамжлахгүй байна. Ямар ч хайр халамж үзүүлэхгүй байна гэдэг байгаа байхгүй. Тэр нь эрэгтэй хүний одоо эмэгтэй хүний хувьд хайр халамж гэдгийг за сайхан хоолундаар хүнслээ тэтгчлээ. Эний чи зоогийн газараас авчиж болно. Ааха. Ажил төрлөгийг дэмэнчлээ. Эний чинь болоод нарийн бичгээс авчиж болно. За. Өөр хүүхдийг нь сайхан ингээ өсгөөд ингээ асуудалгүй. Тэр ер нь надад амар хамаатай. За. Та нарын зэн сайн чи тэрний төлөөлж ажилладаг гэсэн мэт. Би түүж төрүүлээгүй юм чи. Өөрөөр хэлбэл хүүхдийнхээ баастаа хотголдож үзээгүй ирэх хүн бол ер нь хүүхдээсээ дөрвөгсөн юмжтэй. Эр хүнийг бол хүүхдийн баастаа хутгах чиж эцэг гэдэг мэдрэмжийг өгдөг. Нэгэнд хүүхдийнхээ баасыг хутгаад тийм үү. Тэр баасын сайхныг мэдэрсэн эр хүн бол хүүхдээс бол хагацах чадваргүй. А хүүхдийнхээ бааснаас жигсэж байгаа эр хүн бол хүүхдийг хаяхад бэлэн байдаг. Тэн дээр нөө зүн байхгүй шүү дээ. Өөрөөс төрөөгүй юм чи. Тэг чи альцхийн тийм үү. Эхнэр бол 10 жил өөр дээрээ боловсруулж байгаа төрүүлчихдэг шүү дээ. Эр хүн чинь тийм үү боловсрч исэн зүйлийг нөлөөцсөн учраас хариуцлага гэдэг зүйлийг яалтачгүй сэтгэлийн хэмжээнд авахын тулд яста баасыг нь дахин шүтчихэж сая хүүхдээ өөрөөсөө салангад бодохоо болно. Тэгэхээр эр хүний тэр нөгөө зүнгээ дагааж үлдсэн зүгээр л өөр өдмө үлдээчүүл болчихж байгаа. Болчихж байгаа. Үүсгэх үүргэмнүүд ингээд дуусаа. Тэгэхээр олон газар ингээ байсан ч тэр хүнд бол юрдээсээ баг хамаагүй. Үлдсэн бол болоо. Тэгээ баг үүргээ гүйцэтгэжлээ гэж гүйцэтгэсэн. Бэлтийн хувьд тийм бийт шүү дээ. Тийм байна тий. А тийм учраас тэр баасыг үзүүлээд энэ хүүхдийн баас торгон шар байна. Ямар хөөрхөн юм бэ? Эрүүл байж байгаа юм байна гэдэг мэдрэмжийг авчиж яг тэр хүүхдийн өсөлтөнд анхаарал тавьж эхэлдэг. Ухамжтай. Ойлголоо. Ястай. Тэрийг гайхаад ирсэн юм байна. Өөрөөр хэлбэл тийм үү хүүхдийн эрүүл мэнд хүүхдийн амьдрал надад чухал байх нь тэр яг баасан дээрээс өөрөөр хэлбэл тэр гавхийг нь солиж байгаа юм учраас ойлгож эхэлдэг. Яг л надаас энэ бий болсон гэдгийг үйлдэлээр ухамсарладаг байхгүй юу. За нарийн бичгээс авчих нь байна. Хоолны газараас авчих нь байна. За өөр хүүхэд хамаагүй тэгээ би хийцэн үргээг гүйцэтгэв. Ерөнхийдөө байгалийн үргээг гүйцэтгэсэн учраас тийм үү надад ямар нэгэн байдлаар хариуцлагаар өөрөөр хэлбэл би энд эцэг байх ёстой гэдэг зүйлийг их үүсгээгүй бол бас л хэцүү орон зай. Тэгэхээр одоо үлдсэн тэгээ хайр халамж нь одоо яг юу үлдчихвэ? Тэгэхээр ганц л юм үлдээд байна л да тэр үү? Тэр л. Орон дотор хийдэг юм. Тий. Тэрнийг л хайр халамж гэж хэлээд байгаа юм аа. Ерөнхийдөө эр хүн нуруугаа майжиж чаддаггүй. Тэрийг л майжуулчих найдвартай эмэгтэй хүнтэй байхгүй болох гээд байна шүү дээ. Тэрийг л хүсээд одоо тэр нь дутагдаад ахлаар тэрийг хүсээд байгаа нь. Хүсээд л байна. А тэр нь бол эмэгтэй хүний хувьд чадамж. Тэр чадамжтай байна уу, чадамжгүй байна уу? Эмэгтэй хүнд ч гэсэн адилхан шүү дээ. Эмэгтэй хүн бол өөрөө ч хүүхдээ өсгөөд явж чадах тэмцэрлэг амт шүү дээ. Тийм бид. Тэр эрийн оролцоотой хүүхдээ бүрэн тэжээх чадвартай амтай. Тийм бид. Тийм жоохон өөртөө хялбар байлгамаар байгаа учраас нөхрийг хажууд байлгаад байгаа болохоос биш огт чадахгүй дээ нөхөр байлгаад байгаа асуудал өртөөс. Өөрөөр хэлбэл тусдаа өсөж чадах баавга шиг амтэн шүү дээ хүн чинь. Тийм бид. Тэгэхээр өөрийн амьдралыг хялбар болгохын төлөө эмэгтэй хүн тэмцэж байгаа. Тийм. Тэрэд бол нөгөө нэг арга ухаан зайлаа хэрэглээд байгаа. Эхлээд энийг ойлгож хэрэгтэй. За тэгэхээр арга ухаан дээр яадаг вэ гэхээр хизээж эрэгтэй хүний толгойд тийм үү би өөрөө усанд орж чадна гэдгийг арчаа хийчих эхлээд. За. Ойлгох нь. Ойлгож байна. Миний хувьд тийм.
Би өөрийнхөө биеийг угаана гэхээр өөрөө угаахаар дутуу угаацсан юм шиг мэдрэмж төрөөд байдаг. Гэргээ угаахаар л бүрэн цэвэрхэн болцсон санагдаад байдаг. Нөгөөдөөр манай гэргээд бас тийм дурсамж байгаа. Өөрөө угаахаар дутуу угаацсан юм шиг санагддаг. Бие угааж өгсөн учраас бүрэн угаачихсан санагддаг. Яг энэ усанд орох зүйл чинь гэр бүлийг янагийн харилцаанд бүрэн нээлттэй болгож байна. Зүг зүгээр дуугуу зүлгээд байхгүй шүү дээ. Тэнд ч. Ойлгоно уу? Зүгээр л амьдралын бодит жишээ. Өөрийнхөө туулсан жишгээс үзэх юм бол гэргийн найдвартайгаар ирэх хүнийг авч явахын тулд бүр тийм нэг гар нь тасарсан юм шиг. Би ч болон гартай хүн шүү дээ. Тэр гар гартаадаа нэлээд чадмаг гартай хүн. Гэтэл би өөрөө усанд орж чаддаггүй. Гэхдээ нэг яаж чичээ зүлэгсэн нэг дутуу халтар санагдаад байдаг. Ихнэр л угааж өгөхгүй бол. Нөгөөтэйгөр яг энүүгээр би барьцаалагдчихж байгаа учраас эргүүлээд ихнэрийг яг тэр аргаар нь барьцаалсан. Өөр яаж чичээгээд эмэгтэй хүн өөрийнхөө нурууг хичнээн уян налархай байлаа гэхэд л нэг 40 зүтгэж чадахгүй те. Тийм биз? Тэгэхээр нөгөө гэргийг чи угаагаад тийм үү биеийнх нь таашаалыг хүртээгээд ахаар чинь. Нөгөө янагийн уртал чинь бие болоод байна шүү дээ. Тэгээ би биенийхээ нүцгэн байдлыг харж ихсэн юм чинь. Яаж зүгээр байх вэ? Тэ бид. Тэгэхээр чи усанд орох хэрэгцээ чинь байнгын. Тэр байнгын хэрэгцээн дээр холбоос үлбээ ороод ирэхэр чи хэцүү шүү дээ. Цэвэр байх. Янаг л хоёр чи бараг л ижил хүүхд гонор ингээд ороод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ янгийн урьдчилгаа чинь их чухал юм. Янагийн урьдчилгаа янаглахаасаа ч илүү чухал. Чухал. Тэрнийг нь өгч чадахгүй байгаа бол хин нэг нь нөгөө ялаанд ягаад явчих нь шүү. Тэгдэг. Идүүлээд. Өөрөөр хэлбэл ялаанаас дархлаатай эр хүн бий болгох гэж эм хүн бий болгохын тулд янагийн урьдчилгаагаа сайн хийх ёстой. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо байдаг нээлттэй харилцаагаа мэдж байх шаардлагатай. Тэрнийг л чадамж гэдэг юм. Тэрийг л чадамж гэдэг. Ер нь одоо бүх юмныхын чадамж нь оройн дээд чадамж нь арай тэр юм биш юм байна. Муу юм уу? Гэхдээ энэ насанд хүрсэн хүний хувьд тийм үү? Насанд хүрсэн хүний хувьд бэлгийн эд идэвхтэй амьдралыг бүтээж байгаа шүү дээ. Тэрнээс хойш чи хоёр биеиндээ яаж цайгаар туслах вэ гэдэг асуудал болоо явчихна шүү дээ. Тийм биз дээ. Яг тэр хүртэл чи хүний оюун ухаан нөгөө савсгануур байдалтайгаа байгаа. Тэр чин гол чадамжийн цоожлолт чинь тэр янагийн урдал дээрээ яваад. Янаг дээрээ ч биш. За. Янагийн урдал дээрээ байна. Тэгээд тэрнийг л хин чадамжтай сайхан өгч тэрийг хин өргөн дэлгэр орон зайгаар бие бинийгээ цоожлно. Төдий чинээ дархлаатай айлмнууд боловсроод яваад байна гэсэн үг. Тэгээ ер нь хамгийн гол дархлаа тэр юм уу тийм ээ? Ялаа суухгүй, эрвэхээс суухгүй. Ягтлар бүгдийг ялаа гэдэг. Тэнд чинь хитгэн ээж болно, зүгөө ээж болно, эрвэхээ ээж болно шүү дээ. Тэ? Яач гिचсэн эрвэхээ ирээд даваад явчихвал яах юм? Тэм бицэд. Адилхан шавж шүү дээ. Хүчин мөхөс учраас л тухайн орон зайлуу тэмүүлж байгаа зүйл. Тэгэхээр чи хүчин мөхөс тэднэрт залуу үлдээхгүйгээр орон зайг нөхөн гэдэг бол хоёр биедээ үүсгэж байгаа халуун дотн харилцаагаас л бий болно. Тэгэхээр харилцаа тахаас өөрөөр яаж тэр харилцааг чинь бат болгох юм? Гэр бүлийн харилцааг бат бөх болгох. Тэгэхээр харилцал гэж байна. Тэгээ хамаг мал ярина л гэсэн үг шүү дээ. Ярилцсан. За тэгээд юутай ойлгомжтой. Одоо ийм байдаг шүү дээ. Өөрийнхөө хувцсыг сонгож чадахгүй эрчүүд эхнэрээсээ бүрэн хамааралтай байдаг шүү дээ. Тийм. Би ямар хувцас өмсөхөөгд мэлмийгүй юм шиг, сэтгэхүйгүй юм шиг. Тэн дээр ч л нөгөө харилцаа чинь бий болоод байна. Ализын зайлдуулсан. Альцгийн цоожлуулчихсан. Тийм байна. Том авдар дотор байгаа эр хүн. Бүр тархинаас нь тэр өөрөө хувцас олж өмсөх гэдэг ойлголт бүрэн арилчаад байна шүү. Аль болох олон юмар тэгж ажиллаж явах хэрэгтэй юу? Тэг. Нөгөө талдаа эмэгтэйгээ ч гэсэн олон юмар цоожлж явах хэрэгтэй. Тэр хоёр биенийхээ авдарт лагуулагдаад байхад болчиход байна да. Тийм биз? Эр хүн тийм үү? Эр хүнээс эхнэр хүн юм асуухгүй байвал аюул байхгүй юу? Тэр чинь хизээч хамаагүй үргээд явчихаар байна. За яг одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо ойлголцлоо гэдгээд энд бол нийгэм яаж нөлөөлөх вэ ерөнхийдөө одоо гэр бүлийн нийгэм үүсгэгч өөрөө гэр бүл учраас нийгмийн нөлөө гэр бүлд тийм нөлөөтэй хэрнээ хамгийн бага нөлөөтэй.
Хүүхдийн өсөн тарных орон зай, өсвөр насны орон зайд нөө мэдээллийн орон зайгаар нийхэм нөлөөлчихдэг хэрнэ. Тийм үү? Яг хоорондын харилцаанд бол бага шүү дээ. Тийм ч учраас гэр бүл нийгмийн үүсгэгч. Ухамжтай юу? Гэтэл одоо энэ байж байгаа нийгмийг харахаар чинь юу нэх биш шүү дээ. Тэр тархины зүн байхгүй болсон. Бүхсний зүн нэгтэх ихтэж байгаа учраас энэ гэмт хэрэг их байна гэсэн үг. Дандаа юм тасанд хүрээгүй нэлэх хүүхдүүдийг хүчиндж гин. За бантэн руу хүртэл гэдэг чинь тэр чадамж цаг энгийн гэр бүлэхэд чи нэг өөрөөсөө зайлуулах донтой хүүхэн юм аа да. Асуудлыг. Гэхдээ тэр чинь бүхэл юм тийм болоод шүү дээ. Тэр яагаад бүгд ийм болж байгаа тэр зөнтэй ч холбоотой гэж учраас би тэр зөнгөч ерөөсөө төрнөөс хойш бодоод ойлгохгүй. Тэр чинь одоо нийгмээс тэр хүмүүст тэр зөнгө өгөхийн тулд хэвлэл мэдээллийнхээ хэрэгслийг зөв болгох хэрэгтэй. Чамд хэвлэл мэдээлэлээр сурталж байгаад нөхрийг ч өгсөн юм уу? Энэ залуутаа суугаарай гэж зарлал тавьж байгаад өгсөн юм уу? Үгүй тэрний чинь хараа гэр бүл эцэг гэхээс үг шүү дээ. Тэгээд тий сайн би ч юм уу тэгээ гэр бүл нийхэм бол гэр бүл нөлөөлөх нь бага гэж хэлж шүү дээ. Энэ залуу сайхааг энэ хүнтэй суугаарай гэж сурталчлаагүй л байгаа юм. Өнөө цаг үед чинь за эцэгхээс илүү энэ мэдээлэл чинь хамгийн хөгж байгаа байхгүй юу? Харин утас байна. За кино шив байна. За бүхэл юмэр сэтгүүл хүртэл гарцсан байна шүү дээ. Хамгийн сайхан хүүхний шүү, хамгийн сайн залууны шүү, хамгийн сайхан гэдэг бүгдэнд нь ингэж үзэж тэрэнд нь насанд хүрсэн аав ээж нь хүртэл автчих шин. Тийм байна гэл ингээл явдаг. Ерөөсөө тэр чинь нөлөөлөд шүү дээ. Тэр тийм багцтай. Өмнө тэрнийг чинь мэддэггүй гэрүүлээсэн бол хамгийн сайхан хүүхэн чинь одоо 90 60 эртээ гал байг үзүүлсээр хагаад нөгөөдүүд нь аяа ийм гэл гой хүүхэн гэдэг юм байна гэд залуучууд тийм одоо эмэгтэй хүний кредит тогтоочж байна. Би баян хүн л ийм одоо гүзээтэй том дангар хар машинтай тэгээд энэ үний чинь араас ингэж явах хэрэгтэй байна гэсэн ойлголтыг өгч чинь. Жишг ингээ гараад ирэхлээр бүгд тэгж бодод. Тэгээ одоо тэр нөгөө 90 60 эртээ хүүхнүүд чинь ингээ айлын нөхрийг салгаж аваа суучж болж гин. Тэгээд тэр чинь банк одоо магтуулна. Тийм янз янзын юмнууд чинь одоо баг ийм олон хүмүүсээр тэжээлгээд ингэж байгаа нь одоо хэвийн үзэгдэл гэсэн юмнуудыг ингэж сурталчилж байна. За тэгээд зураг тэрээр дандаа шалдан нүцгэн хүүхнүүд гарч. Наад мэдээлэл давж сэтгэж чадахгүй даа өөртөө хорсоод байгаа юм чи. Тэнт яагаад уул нь бол үйлдэл чинь чам дээр байгаа шүү дээ. Тэр хоёр хүнийг тогтоох тэр мэдээлэлээс илүү энд мэдээлэл байгаа цагт чам дээр ирнэ үдтэй. Тэр юу н ямар мэдээлэл байгаа цагт тэр 90 60 90-ийг тийм үү? Амтлаад үзлээ. Хавирга нь хологлоо. Болио махлаг ихнэр дээрээ бэжсэн дээрээ гэдэг. Энийг чинь чи хийж байгаа шүү дээ. Хүн өөрөө өөртөө хийж болно л доо. Тэр чинь бүхэл гэр бүлд байж л байгаа зүйл шүү дээ. Бүгд тэгэд явж байгаа. Гэхдээ тэр нийгмээс үзүүлж байгаа орон зай чинь гэр бүлийнхэнд хамаарч бас тодорхой хэмжээний боловсрол болохгүй шүү дээ. Ялангуяа одоо өсвөр насны охтууд байна, хөвгүүдүүд байна тий. Эднэрт чинь одоо сургуулаас ч юм уу ямар нэг юмар бас хэлхэл ёстой шүү дээ. Эцэг их нь одоо тэгэж өөрөөсөө хариуцлагыг гаргах мөчөөс л чи алдаа гаргаад эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл гэр бүлийг чи гэр бүлээ гэж чи нийгмээс өөрөө тусгаарлаж бий болгосон хамгаалтын орон зай чинь шүү дээ. Энэ нийгэм аюултай байна гэж байгаа учраас энэ хүн зончин аюултай юмаа гэсэн ойлголт байгаа учраас чи гэр бүл гэдэг хамгаалтын орон зай бүтээсэн байж аж. Тэрийг нийгмийн хамааралт байлгаж байгаа бол чиний харчаагүй явдал. Бидний үед ч гэсэндээ тийм шүү дээ. Нийгэм аюултай учраас л бид нар гэр бүлийн орон зай үүсгэж томоохон гэр бүлээр нийгмийн аюулыг сөрж зогсож байсан. Тэгээд нийгэм үргэлж аюултай байдаг гэр бүлд. Тийм үү. Таны цаг үед ч гэсэн тийм байсан гэж үү? Бидний нийгэм чинь нөгөө аллахын цаг үеийнх. Танайх бол мэдээллийн задгаа байдлах. Тэгэхээр энэ нийгмээс чинь өөрсдийгөө чөлөөлөж, тусгаарлаж, хамгаалаж, амгалан байх гэж амар байх гэж тэр гэр бүлийг чинь зохиож байгаа шүү дээ. Гэтэл нийхэм буруу байна. Би нийгмийн халдлагад өртөөд байна гэж гэр бүлээ өөрөө хамгаалах орон зайгаа халтчихаар л чамайг хэн хамгаалах юм? Тэгээд зөндөө олон юу гарч штэ. Өмнө нь бол ийм янз янзын гэмт хэрэг чинь харьцангуй цөөхөн байсан байтал энэ чинь улам л их гараад штэ. Тийм үстэ. Хэдийгээр одоо манай гэр бүлд одоо хүүхэд өвчин чинь нэлэх хүүхэд өвчнөсөн гэмт хэрэг одоо гарааг байсан ч гэсэн тэрний одоо гаралт бусад газруудаар айгүйх гарч. Тэгэхээр тэр чинь манайхтарч гарч баалжгүй шүү дээ. Бидний одоо хүүхдүүд дээр ч гэсэн тийм ойлголт болдгийм байх гэсэн ойлголт гарах боломжтой болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хамгаалтаа чи өөрөө л үүсгэн.
болохгүй шүү гэд хэлсэн ч гэсэн тэнд чинь бүр асуудал. Болохгүй шүү гэд хэлдэг зүйл биш ээ үл. Тийм үү. Тэр болохгүй байдаг ойлголтыг чинь төрүүлдэг юм аа. Тэр ойлголтыг төрүүлэхийн тулд бид нарт бас мэдлэг хэрэгтэй шүү, тийм биз дээ. Тэгээд чинь өөртөө бид өөрөөр хэлбэл та нар шийдэл төрөхгүй мэдээлэлжээл сэтэлжээд л байна. Тэгэхээр чинь тэрийгэ мэдхгүй хүмүүс өөртөө мэдхгүй өөртөө яхаа мэдхгүй байгаа хүмүүс чи яах юм? Бүгд л адилхан. Яадаг бол ингэ адилхан алдаа хийн. Хамгийн гол нь танаа гэр бүл одоо ингээд хүрээлэлтэй байгаа үедээ. Тийм үү? Аюулгүй. Гэтэл гэрлэлт болоод өөр нэг гэр бүлийг өөрийнхөө хүрээлэлд орж ирэхээр ёс зүйн асуудал, соёлын асуудал өрхөндөгдөнө. Тэр үед чи ямар хамгаалтын бодлоготойгоо нөгөө гэр бүлтэйгээ тохирох хэрэгтэй бидтэй. Тэр чи асуудал шүү дээ. Тийм. Шал өөр хүмүүжлэлтэй, шал өөр хүмүүс орж ирж байна. Тэгээд тэр чи одоо яах вэ? Хүүхдүүд нь өөрсдөө энийгээ сонгосон юм чи. Тэгээд дундуур нь орон салгалтай биш. За тэгээд нэг нь сонгосон бол амьдрал гэдэг. Тийм. Амьдралынх нь болцоог хангаж өгөхын тулд эцэг хүүд яг боломжоор тусалж байгаа. Гэтэл эргэлт бид нар чинь салахын асуудлууд байгаа. Шал өөр тогтолцоотой юмуд. Тэг өөрсдөө сонгосон юм чи өөрсдөө тэгэл салуул сална үзгээл ингээл салцгаагаад явж байгаа байхгүй. Тэр чинь ингээл үргэлжлэл явж маш олон юунууд шүү дээ. Жишээнүүд их тэр олон байх тусмаа хүн тоохоо олж байгаа байхгүй. Байж л идэг зүйл. Манад байсан юм би стенер яана гэж бат тэнд ч байж энд ч байж нэхлээр энийг би л давж туулаад гарч чадчихвэл болоо. Ингээл бодчихлоор хэвийн байдал үзэгдэл гэж бодоод байгаа байхгүй. Тэр чинь тийм байгаа. Ирж байгаа хүмүүс ч гэсэн одоо манай гэр бүл ийм ёс зүйтэй. Яадаг бол ингэ. Тийм үү. За манайх тийм үү. Нэг бэртэй болж байна. Тийм үү. Бэрийн эцэг ихийг одоо бэрийг гоохын тул бэрийн эцэг ихтэй учирнаа. Тэгэхдээ тухайн айлыг яагаад шалгаж соёлоод байгаа? Сонжоод байгаа юм. Гэр бүлийн энэ ёс зүй чинь яагаад үсээд байгаа? Зүгээр нэг хадаг барьж аваад охин авчирхаа үйл байсан бол энэ тийм ач холбогдолтой зан үйл юм уу? Яг та нарын үед бол тэр нэг одоо шинжиг сонжих тэн дээр их юутай дэг журамтай явж исэн байхад одоо бол тий жирэмсэн болчиход аваад ирж байгаа юм чинь мэдээчгүй байхад чинь хүүхдээ гаргацнаа хоноо би энтэй суулаа. Тэр тохиолдол нь их биш шүү дээ. Юу тэнд очиж хүнтэй нь очиж гэр бүлтэй нь очиж юу. За гэр бүлтэй нь очиж янз янзын одоо бэр гуугаад янз янзын боллоо гэхэд тэр талыг хин илүү арх ууж цогтож нам болох нь гэдэг ч юм уу тий. Одоо нэг юм сонин тийм үзэгдлүүд нь тэрх байгаа байхгүй. Тэгэхээр чин тэгэхээр наад бүх асуудлыг чин те туулцсан учраас тэр хурмилахаас өмнө тийм үү бэрийг шинждэг. Тийм үү. Бэр шинжснээс хойш 1-2 жилийн дараа хурим хийж баталгаажуулдаг. Тийм биз? Тэгэд энэ хугацаанд бэр хүрэгний талд ирж амьдардаг. Энэ бүх соёл чинь бий болоод байгаа биз? Хүний амьдралын ийм асуудал гардаг учраас хизээч арилшгүй шинээр хүүхэд төлжижил байгаа бол төржил байгаа бол энэ асуудлыг туучаад өнгөрдөг учраас л энэ соёл чинь бий болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл соёл та нарын хамгаалалт юм. Ухна тэр бэр шинжих соёл чинь гэр бүлийн асуудлаас эргэлж байгаа. Хурим чинь гэр бүлийн асуудлаас сэргийлж байгаа том хамгаалалт байтал энийг гоо зүй ямар нэгэн цэнгэл тэр нөгөө наадгай болгож хайснаас чанаргүй гэр бүл чинь үүсэж байгаа. Ухамжтай юу? Бид нар энэ асуудлыг тийм үү нэг хүнийг алаад шийдчихгүй тийм үү нэг цаг үед болоосоор л олгоод шийдэхгүй учраас гэр бүл бүхэн хариуцах ёстой соёл болгож бэр гуй хурим хий гэд хэлээд байна шүү дээ. Одоо офтор 10 сар турим хийж л байгаа шүү дээ. Гэхдээ нөө соёлоо бүрэн авч явахгүй байна. Мэдхгүй байна. Тэр чинь тий. Одоо бэрээ яаж гуйхаж мэдэхгүй шүү. За бэрээ хүүхдээ охиноо өгж явуулж байгаа бид нар ч яаж өгж явуулахаж мэдэхгүй. Анх удаа тийм нүд үзэл гайхалаа. Тэгэхээр энэ их ёс маш ихээр алдагдсан. Тэгээд сая хэллээ. За бэр гуйлаа. Тэрний дараа чинь 2-3 жилийн дараа хурим хийдэг. Жилийн дараа хурим хийдэг гэж шүү дээ. Тэгт чинь хавар гуйлаа намар хурмаа хийдэг болчиход байгаа шүү дээ манайх чинь. Инхээр л нөгөө чанаргүй гэр бүлүүд чинь гарч ирж байгаа юм. Чанартай гэр бүл байлгахын тулд тийм үү. Хоёр одоо залуухаас ууд би бинийг бүрэн боловсруулах 10 жилийн найдвартай амьдралын төлөө энэ бэр гуйж байна. Энд хурим хийж байна. 2-3 жилийн хооронд чинь тэд нар ч өөр би нэг таньд мэдчихэн л дээ. Тэгэхэд одоо тэр чинь байхгүй болчихлоо. Ерөөс байхгүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хяналтан дор
тэр хоёр чинь одоо хоёр талаас хянуулаад амьдрч чадах нь үгүй юу гэдгийг шинжүүлж байгаа шүү дээ. 2 жил 3 жилийн хугацаанд. Хоёр талаас хянах. Хоёр талаас хяндаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн оролцоо өндөртэйгээр тухайн залуу асуудын би бинийгээ таних хугацааг өгдөг. Өөрөөр хэлбэл соёл уус хугацаа. Тэгэхээр эцэг хоёр нь за энэ өөртөө ингээд би нэгэ олсноос чааш одоо яах вэ гэж хаяхгүй нь шүү дээ. Тэр 2 жилийн хугацаанд аста юу идэж гин яаж ийн энэ манай бэр болох нь манай хүүг яаж асарсан гэдэг ингээд харах нь шүү дээ тийм ээ. Яг ингэж хяналт шалгалт тавьж байсан учраас чанартай гэр бүлүүд үүсдэг. За таарахгүй салгаж болно. Тийм үү? Салгаж болно. Үгэнд орохгүй байл яг тэр хоёр чинь. Юу гэсэн үг вэ? Ээж аав нь битгий суу гэж яхад тэгэл цугтаал алга болчихдог та морой унаал хоёул алга. За тэгээд явж байгаа бол өөртөө тийм үү. Ямар нэгэн санхүүгийн асуудалгүйгээр манай бүлээс хагцж байгаа өөр одоо. Тийм биз? Бүх хариуцлага өөртөө өргөж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд жирэмслэлээд хүрээд ирж байгаа бол тийм үү. Цаашид эцэг байх үүргээ өөрөө хүлээхээс санхүү болоод тэг соёлжилтын хувьд манай гэр бүлтэй хамаатай асуудал биш. Мөнгөөр нь тэгж яж болох юм байна. Яг бол залуу гэр бүл өөрсдөө тэжээхийн тулд заавал эцэг эхийн дэмжлэг тодорхой хугацаанд авдаг. Тийм шүү дээ. Гэр хэрэгтэй. Гэрийн тавилга мавилганаас өсвөл заавал шүү их хэмжээний юу хэрэгтэй болж байгаа. Санхүүгийн юм хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр яг энэ санхүү дээр нь боомлж бид нар чинь тэр бэр гуйн дараа нь хурим хийн гээд соёл үүсгээд байна шүү дээ. Өөрсдөө толгой мэдээд тгээс ахуулаад мандах руу хүртэл явна гэх юм бол тэд нар чинь толгой мэдэж явцгаа байхгүй. Яг нөгөө үрийг бүртгэхэд ураг холиолд байхгүй удам нийлүүлэхгүй гэд бүртгэлэл явуулгаас биш санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй. Хамгийн гол асуудал энэ л биш шүү дээ. Тэрнээс бол одоо энэ эхнэр нөхрийн гоо сайхан maaхан тэгэл хоёр биений хайр сэтгэлийг ингээл зүм мөнгөөр бодоод адууслаг шинжээлэвэл дуусахгүй. Өмнө тийм л байсан одоо тийм л байх үргэлжлээд байх. Тэгэхээр энэ байдлыг бид нар цаашдаа зохицуулахын тулд тэр эргээд тэр бэрийн соёл гэж юу байсан, хүн гуух соёл гэж юу байсан. Тэрнийг дэлгэрэнгүй гаргаад өшөө дээрэс нь хурмыг яаж хийх ёстой. Тэр эцэгхийн оролцоо тэр 2 жилийн юу байхыг бэр гуйна гэдэг бол тийм үү. Өндөр санхүүжилттэй асуудал биш. Хоёр гэр бүл тийм үү. Бие гэрээ хийж байгаа үйл явдал. Гэрээ хийж байгаа. Тийм. Ямар тохиолдолд хүүхдүүдээ салгах юм? Салгахтаа тийм үү. Яаж үр хүүхдүүдээ хуваах юм? Зэгийн голомтод үлдээх юм уу? Ачийн голомтод үлдээх юм уу? 3 жилийн хугацаанд чинь хүүхдтэй болж л таараа. Хяналтанд ор. Тэгээд салахаар бол ямар нөхцөлд салж хоёр хүүхдэд тус нь болгох юм. Бүр ийм нарийн хэмжээнд хилцээр хийх ёстой юм уу? Тэгэж хилцээр хийдэг ёс чинь бэр гуйх ёс. Одоо чинь хиний тал нь идэв согтож унах нь уу? Алиагаа алдах нь уу гэдэг дээр үзэлцээд байгаа юм шүү. Тэгээ бэлэг хүм тус бүрд ямар бэлэг өгсөн бэ? Бил бин чинь хэр зэрэг юм бэ? Манай одоо охиныг хідэн дүүргөр мүү хідэн толгой торгор арилчих нь гэсэн. Набаруу гэсэн. Шампанску, виски юу гэдгээр одоо үнэлдэг болоод байгаа юм шүү. Хүүхдээ охиноо арилжиж байгаа бол тэгэл худалдаа л авчихна гэдэг хин томаатай. Охиноо хаяа хэдхэн тийм үү ориглон дарсаар худалдаж байвал тийм л арчаагүй айл охин авч байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ ёс чинь тэгээд алга биш шүү дээ. Яагаад ингэ алга болцсон юм? Устгасан нь тэгээд л өөрөө нөгөө соёлын бодлогууд тийм үү энэ бодлогыг өөрөө үн цэнэгүй болгож исэн эцэг их эмээг өв тэр одоо хүрээлэл ашиг тусгүй бид нар өөрсдийн том толгоогоор амьдрч болно гэж исэн цаг үеэс ч үүсэлтэй. Гэтэл буцаал нөгөө гэр бүлийн өдөр тутмын асуудал чинь эргээд илгэрчлээ. Энэ бодлого өөрөө хэрэгтэй байсныг амьдрал нотлно. Та нар мартах болгондоо эргүүлээд нотлон өөрсдийнхөө тэр өнчирж байгаа ач зээнараар өнчирж байгаа хүүхдүүдээр өнчирсэн өөрийнхөө амьдралаар туулна. Тэгэхээр бидний цаг үед одоо тэрний чинь те ээж аав нь одоо баян ядуу хоёр айлыг залуус хоорондоо сэтгэлтэй болоо суулаа. За тэгээд нөгөө хоёрын эцэг их нь суулгахыг хүссэнгүй. Тэгээд ороод тутаа гэдэг байхгүй. Тэгэхээр ороод тутаагаад ингэж явцсан гэдэг. Тэгэхээр цаашаа бид нэр ингэ үргэлжлүүлж бодохгүй юм байна. Ингээ ороод тутаагаад явчих болдго юм байна. Эцэг их хүчвшөрөхгүй байхад яа тий гэж л бодсноос биш. Тэр хоёр нэр цаашаа нэг хүүхэдтэй болсон уу, 10 хүүхэдтэй болсон уу, амьдрал нь салсан уу? Нэг ч тооцдгүй юм биш. Бодоочгүй тэр номыг уншаач юм байна. Киног үзээч юм байна. Яг өөрөөр хэлбэл эцэг одоо та нарын дунд байгаа тийм үү? Үерхлийн гол жишээ бол ормоо зүлээтэй хоёр үедээ. Тэр хоёр эцэг их салах
суулгахгүй л амиа хорл гэдэг ураатай. Тийм. Айхтар сургаа шүү. Тийм. Хайр дурлал бол одоо чухал зүйлээ. Гэтэл эмгэнэлтж үжиг шүү дээ. Энэ бол угаасаа эмгэнэлттэй байж болохгүй зүйл гэж байгаа. Тийм. Тэгэхээр чи тэр дурласан хоёр бол эцэг хийх юу заавал жирч тийм үү? Тэгэд ороод цугтаагаад явж болдог гэсэн ойлголтыг бид нар байж байгаа юм. Тэгэхээр тэрүүнийгээ бүр ямар гоё дурлал вэ? Үнэхээр хайр дурлал ийм байдаг юм байна гэж. За тэгээд зүхтаалаа амьдрал ихэллээ. Дандан нөгөө нэг хайр дурлалын үлгэр төгслөө амьдралын үлгэр эхэллээ. Хүүхэд төрлөө. Тийм үү. Дутаасан нөхөр ажилгүй, дутаасан эхнэр ажилгүй. Бор гэрээсээ богдоосоо ахуулаад эхэллээ. За нөхөр цагийн ажилтай. За жинхэллээ. Ингээл тийм үү. За нөгөөдгөндөө олов дээшээллээ. Явсаар агаад тийм үү. Өөрөө мэдлэг туршлагатай болсон бол шинээрээ одоо тухайн салбарынхаа нэг компани байгууллаа. За энэ хүртэл бол ингээд нэг амьдрал явчих واخ. Компани байгууллаа, ялаа ярьлаа. Өтөө цацлаа. Өнөө тийм үү. Бор гэрийн богдоос нахуулаа өргөжсэн хүүхэн хитэн нойтон хүүхэдээ урдаа 2 хүүхэдээ хойно 3 хүүхэдээ өрх толгоолсон их боллоо. Амьдрахын эрхэнд тийм үү. 40 наснаасаа яахаа ийхээ мэдхээ боллоо. За энэ үлгэр нь хажсан бэ. Ормоо жүлээтэй хоёрыг. Тэр жүлээд тэр хоёрыг чинь болохоор шууд авсанд оруулчаад амар болгочихж байгаа. Тий, авсанд ороод амар. Тэр үлгэр үргэлжлэхгүй. Цаашаа үргэлжлэхгүй тэр чинь бол амар л байхгүй юу? Хамгийн гол юм нь манай ах дээр болохоор тэр чинь морин оноол цугтаасан байхгүй юу? Чааш нь уншиг. Тэ оргол явцсан, тий оргол басаал явцсан. Тий тэр гэж л байсан шүү дээ. Тэр хоёрыг хүлээгөө. Гэхдээ морин унаад явцсан. Миний хувьд тэгэхээр чинь тэр хоёр бол өстой морин унаад яваад эцэг хийсээ зүгтлаа тэр дурлсан бахад би өөрөө гэрээсээ зүгтаагаад нөхөртөө зүгтаагааг болохоор тий тэрэн шиг тийм лаг аймаа тэр романтик хайр сэтгэлд ороогүй байх гэж ингэж өөрөө үнэлээстэй. Тэгэхээр эсвэл эцэг бид хоёрыг одоо зовоосонгүй. Тэргээр азтай ч юм шиг гих мэтэр л бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар үлгэрээ бүтээгээгүй. Өөрөөр хэлбэл боловсролын тэр төгсгөлийг хүн үхтлээ амьдардаг гэдэг ойлголтыг өгөөгүй л байна шүү дээ. Тэгэхээр яг хамгийн эхлээд бидний уран зохиолын салбарт нэг сэдв байгаа биз? Хүн төрснөөсөө үхэх хүртэл амьдардаг үлгэр хэрэгтэй байна. Таслаагүй. Тийм үү. Унаж босож амьдардаг тэр бүтэн амьдралын түүх хэрэгтэй байна. Ядаж нэг жишээ. Уран зохиолын салбарт. Тэгчих юм бол ядаж тийм үү. Кино хийгээд хүний амьдрал оноолт мөн чанарыг таних болох нь вэ шүү дээ. 15 хуруу гэд байдаг. Тийм гац кино байгаа. За, шагтар. Шагтарлсан мөлдөгөө гэдэг кино байдаг л. Тэгтээ тэр чинь гэр бүлийн хойдол юм байна, тий? Тэр хоёр чинь нэг мэтгэл 5 хүүхэдтэй байсан. Тэрнээс нэгсэн байна. Өртөөл урлах биш юм байна. Урлах биш юм байна. Гэхдээ тэр гэргээ бол тэгдэг. Чамтай чамгүй амьдраа гэд. Чамтай чамгүй амьдрна гэж яад үхчихдэг шүү дээ. Хөөхий 5 хүүхэд л эцэг эхийн алдааг дахин давтахгүй юу гэдэг эрх зүйлээр амьдрал эхэлж байгаа шүү дээ. Тийм байна асуудалтай. Тэгээ тэр хоёрыг одоо ёслол гэдэг юмыг бид нар маш анхаарч үзэх хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэрнээс би зөвхөн миний гэр бүл ийм байна гэж бидний сургаалч тийм үү сэцэн бэрийн үлгэрээр ухаалдаг байлаа шүү дээ. Тэнэг ухаа тэнэг хүү ээж болно. Ухаантай бэртэй болол тэр бэр амьдрал аваа явчт юм байна гэдэг сургаалаа өсөж байгаа байхгүй юу. Тийм учраас тэр гэргийн тэр бэрийг хүндэлнэ. Болж өгсөн ихнэр бол сэцэн бэр байгаа. Сэцэн бэр бол амьдралаа даатгаж болно. Тэр эмэгтэй үгээр амьдраад байхад болно гэдэг л. Сэцэн бэрийн үлгэрээр амьдарч ирсэн нөхдөд. Та нар тэгээд юу гадсан бэ шүү дээ. Тийм сургаалаар явсан байна тийм ээ. Тий, бид нэрээ чинь одоо хайр дурлалын гол үлгэр чинь тэр шүү дээ. Тэнэг хүү тийм үү. Ноосооч тушаач мэдэхгүй юм байсан чинь бэр ирэнгүүд хүү тэгэрээ ингээрээ гингүүд за гэж. Сүүлд нь хаан болоод дуустдаг шүү дээ хүү чинь. Тэгээ сэцэн бэр үлгэрээр амьдарч ирсэн учраас гэргийг маш их хайрладаг. Тэгээ сэцэн бэр учраас хайрладаг. Тийм байна. Тэгэхээр чин одоо бид нар бол миний амьдралд одоо тийм байхгүй байна. Нөхөртөө ингээд хоорондоо одоо уучраад ач зээ өр хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч ингээд хичнээн тэгж бодсон ч гэсэн яг бол энэ нийт амьдралд болж байгаа үйл явдал чинь манай гэрт ирэхийг
үгүйсэхгүй байхгүй. Одоо дараагийн ач зээнэр интертэж ирж шүү. Ингэж олон хүүхдүүд байхад миний зээ охины хүн хүчинчүүд яах юм бэ? Тийм биз дээ. Одоо хоорондоо саллаа гэхэд тэд нар чинь дараа нь асуудал яагаад хойд эцэг ч юм уу хүчиндүүл яах юм тийм биз дээ. Энд чинь ингэ сэтгэл догтлуулсан ингэ амар юм санагдаж байгаа юм чи. Тэгэхээр чи энэ бусад хүмүүсийн юм шүүмжлэхээс өөр аргагүй болж байгаа юм чи. Яагаад ингэж байна? Яагаад хүүхдүүдийг ингэж хүчиндэд байгаа юм бэ? Яагаад энэ эмгтээчүүдийг зодоод байгаа? Миний хүүхдүүд л одоо ингэ охиныг зодоод байвал би яах вэ? Очиж одоо алдсан юм бас. Ийм хүн болсон ч гэсэн сэрээ авчи шааш штэ тийм дээр. Өстө дургу өгнө гэж. Тэгэхээр чи одоо айгүй асуудал гарах гэдэг байгаа байхгүй. Нийтээрээ ийм болоод байгаа болохоор одоо санаа зовхосоор аргагүй. Тэгэхээр үнсэн юм байна. Тэр нөгөө хамгийн анхнд шатны ёслол мослууд байхгүй болсон юм байна л доо. Хурим гэдэг юмнууд байхгүй. Тэгээ хурмаач одоо нэг Европ цагаан палаж өмсөөл, нэг Монгол хувц өмсөөл. Яаж л олон төрлөөр гой ганган хийж зураг авахул. Өөрөөр хэлбэл хэлбэршилт баяр навслын хэлбэршилт бол төдийлөн чухал биш. Хамгийн гол нь түүн дээр өөсгөж байгаа амьдралын баталгаа нь өөрөө юу юм бэ гэдэг нь чухал сэдв болоод байна. Энийг чухалчилж үздэг гэр бүлүүд нэг ч гэсэн бий болсон цагт үргэлжлэн тэлж нэ. Тухайн амьдрал тийм үү жишг болсон хосууд ч нэ өөрөө бусдад үлгэрлэнэ. Бид нар хэнийг дахиж шүтэх ёстой юм бэ? Баталгаатай хоёр биенээ дэмжиж байгаа хосуудыг шүтэн бишрэх ёстой юм байна. Тийм үү? Амгалан цагт цэвүүн явдал өөрөө сонин. Цэвүүн үед амгалан байдал өөрөө сонин болдог. Жижигээр буцаан заснаа. Ухамжтай юу. За хулаа зүйлж. Бэр гойх яс бол цэвэр гэрээ хэлэлцээр. Хоёулаа хүүхдээ яавал салгах уу? Тэр дундаас нь 3 жилийн хугацаанд үүссэн хүүхдийг зээгийн галдаа авах уу? Ачин галдаа авах уу? Хөрөнгөний асуудал ч гарна шүү дээ. Хөрөнгөний асуудалч байгаа. Иймэрхүү асуудлууд бүгднгийн бичиг баримтын хүрээнд шийдэж хоёр гэл бүл тохирдог асуудал. За 3 жилийн туршилтын амьдрал эхэллээд одоо болзот хугацаанд ирлээ. За албан ёсоор батлаад энэ хоёр одоо толгой мэдэж амьдрнаа. Галаас гаргалаа. Ийм зан үйл байхгүй юу? За зөв тав. Гэр бүлийн талаар чалчих шиг боллоо доо яана.